Би 1937 онд ард ишээгийн 3 дугаар болон мэндэлсэн байна. Ингээд аав ээжийнхэн гар дээр мал тариа тарьж ажиллаж байгаад 10 нас хүрээд Ховд аймгийн Булгун сумын баг сургуульд суралцж байгаад 1958 онд ардын цэргийн налуу хаагаад 1961 онд Ховд аймгийн Мянгат суманд очиж ах баясагийнхаа дэргэд ажиллаад эндээс урд сайхныхаа гараа эхэлсэн байна. Ингээд кино механикчаар ажиллаад 1973 онд Ховд аймгийн Булгун суманд ирж тэжээлийн үйлдвэргэд газар орж ажиллаад 1979 он хөлтөр Улаан булангийн эрхлэгч уран сайхны удирддаг концерт найруулж тавьж байсан, кино жижиг бэлтгэж тавьж байсан. Жишээлх юм бол гарын 5 хуруу, арва кэрийн тал, хүний бодол өрөө, шинэ хүмүүс гих мэтийн олон жижиг тавьж Булгун сумын хөдөлмөрчдөд үйлчилж байлаа. Ингээд баруун алтаа 3 сумаар явж уран сайхны ажил хийгээд килийн хязгарын цэрэг, килийн дистаудаар явж ажиллаж урлагаар сайхнаар үйлчилж ирлээ.